Сайн уу, бүгдээрээ сайн байцгаана уу? За, өнөөдөр гоё юуны дасгалын талаар ярина. Ерөн хүн болгон дасгал хийгээд гоё эрүүл мэндэд анхаарад, эрүүл хооллоод, урт наслаад, хайртай гэр бүлийнхэнтэйгээ гоё эрүүл а, урт удаан наслахыг хүсмээр байна. Тэгээд миний хувьд бол фитнес хийдэг. Тэгээд хүн болгон өөрөө өөртөө тохирсон чинь одоо хөдөлгөөнүүд хийгээд явуул хийгээд зуршижул их зүгээр байна. Тэгээ зарим хүмүүс одоо гоё йога хийхээр гоё идэг ч юм уу, зарим хүмүүс нь бүжиг хийхээр гоё идэг ч юм уу тий. Ямар ч нэг юм хөдөлгөөн дасгал тэгээд энэ булчин шүрмсээ ажилуулах ямар нэгэн зүйл тогтмол хийдэг тийм дадалтай болчихвол их зүгээр байна. Тэгээ яг миний хувьд бол би фитнес хийдэг болохоор фитнесээ жоохон рекламдаад фитнесээ ярьчих за. Тэгээд фитнес хийхээ ач тус бол би бол йога мога хийж үзсэн. Гэхдээ надад бол зохихгүйсэн. Ингээд даараал ингээл нэг санаа тийм гоё ирч хүч мич авахгүйсэн. Тэгээд фитнес болохоор ингээд амар гоё халуун цал хөөс гаргаал аюу гоё ирч хүч аваад аюу надад бол фитнес тохирж байгаа юм шиг санагцсан. Фитнесээгээд тэгээд хүн дөөр бүжиг бас гоё идэг. Гэхдээ бүжгэн дээр би ч бас бүжигний курст явж үзчихсэн Германд байхдаа. Тэгсэн чинь юу яажсан. Бүжиг болохоор гоё, тэгтээ төлбөр нь айгүй үнэтэй. Дээрээс нь ингээд ганцаараа бүжиглэхээр нэг айгүй гоё. Тэгтээ ингээд хүнтэй цуг ингээ ханилаад ингээд бүжиглэх чинь бас айгүй хэцүү юм байлээ. Тэгээд нөгөөнийхээ бас яг ямар хөдөлгөөн хиймээр байгаа яаж ингээ ер нь хүнтэй хоршиж бүжиглэх жоохон хэцүү байсан. Тэгээд тэрийг авах ямар ч гэсэн гоё явсан. Ерөн бол гоё. Тэгтээ төлбөр нь хэцүү. Тэгээд цаг зав хувьд бол одоо фитнесээ чинь бол ингээл хизээл завтай газ завтай үедээ газ очиод амжуулаад хийцдэг байхгүй. Тэгэхээр чин бүжгийг болохоор чи ингээд яг тэр одоо нэгтгэхтэй чи нэгтгэх орой морой гээд орой морой байдаг. Тэгээд нэг яг тийм өдөр хоногтой байдаг болохоор айгүй төвхтэй санагцсан. Тэгээ ерөн бол ингээд одоо жоохон амьдралын боломжтой болоод юу ахаараа гоё цаг завтай болохоор дахиад бүжгийг салцаа бачаадаг кисомба эдрийг сурыг гэж бодож байгаа. Тэгээд тэдний тэр салцаа бачаадаг кисомбад бас явдаг байсан аахгүй юу. Тэгэхээр бас гоё байсан. За тийм. Тэгээд тэр тийм байна. Өөр ч одоо дасгал хөдөлгөөнүүд юу гэд юм бол тэгэл ямар ч гэсэн бассейны зумба мумба тий зумба ч бас гоё штэ тий. Зумба мумба гэл ер нь янз янзын яг өөртөө тохирсон гоё юм олоод тэгээд хийвэл зүгээр шүү. Тэгээ фитнесийн хувьд болохоор манай энд дэдэг тийм одоо мини карт бол ингээд бүр айгүй их юутай юу гэвэл нэг картаар хаасаагүй ингээд айгүй их тийм нөгөө нэр нь basic bit гэдэг. Тэгээд Европ даяарч байдаг хаасаагүй байдаг байхгүй юу? Салбар ихтэй. Тэгэхээр тэрэнд би ингээд чинь одоо ажилтай өдрөө ингээд хотелийн ажил чинь дандаа 10:30-аас эхэлдэг байхгүй. Тэгэхээр 10:30-аас эхлэх юм чинь 9-оос онгоод 10:30 хүртэл ингээ яг ажлынхаа ажлын фитнес хийчтэй. За тэгээд гэртээ байх үедээ ажиллаад өглөөгөр ажиллаа бичиж заримдаа өглөө 9-оос 2 цаг хүртэл ажилладаг. Тэгэл 2-оос тарж орж ирэл газ цагаа уучаад тэгээд ажлынхаа дараагаас охин мохнооноо жишээ хөргөж өгөөд гэрийнхээ ойрхон фитнестэй чинь манайхтай нэг дугаараар 3-4 минут яваал орчдөг тийм фитнес байгаа. За эсвэл заримдаа нөгөө нэг охин бүжгийн хичээл, хөгжмийн хичээл 2 өдөр хөгжим, бүжиг 2 өдөр хөгжим, 1 өдөр бүжиг байдаг байхгүй. Тэгэхээр нэг өдрийн бүжигтэй үед нь 2 цаг байдаг. Тэгээд тэр үед нь болохоор бас охиноо хөргөж өгчөөд тэгээд 2 цаг хүлээх хоорондоо юу гин яг охиныхаа бүжгийн курсны ойрхон фитнестэй очиад хийцдэг. Эсвэл одоо охиноо хөгжимтэй үедээ хөгжмнөөс 2 цаг, 1 өдөр болохоор цаг байдаг. Тэгээ 2 цагтай өдөр нь бас охиноо өгчөөд яг охины хөгжмийн сургуулийн хажууд бас миний фитнесийн газар байдаг байхгүй. Тэгээд бас тийшээ ороод хийцдэг. Гэх мэтчлэн ингээд хаана завтай, хаана хийж болох боломжтой байгаа үедээ ингээ хийгээ авчдаг болохоор миний хувьд фитнес бол айгүй амар санагдаад байгаа. Дээрээс нь тэгээд би өнөөдрийн хүртэл надаас нэг хүн асуужсэн. Тэгээд хүн амьтантай хийх айгүй дургүй байхгүй юу? Эрэгтэй хүмүүс айгүй асуудаг. Тэгээд хүнтэй ихээр ингээд айгүй их цаг заваа алдаад ингээд ярьж хөөрөөл эсвэл ингээд зааж өгч юм эсвэл ингээд
аюух ингээл ярьж марахаар надад бүр амар хайр алтан цаг санагдаад идэг. Тэгэл 2 цаг газ ороод 2 цаг хийдэг байхгүй. Ер нь бол 2 цаг аюу гой тухтай хийсэн бол тийм 30 минут кардио хийгээд тэгээд дасгалуудаа хийгээд тэгээд хамгийн сүүлд нь сонголтоо хийгээд дуустдаг байхгүй юу. Тэгээд тэгж хийдэг болохоор хүн амтантай хийхээр ингээд амар удаа хийх болчихно. Тэгээд дээрэс нь ингээд тэр хүмүүстэй их ярьж хөөрөөд цаг алдаад байдаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү болохоор бүр усан хүмүүстэй хийдэггүй. За тийм байна. Тэгээд ер нь тэгээд фитнес хийх чинь бас айгүй гоё фитнес хийдэг хүмүүс ч айгүй гоё битээд нь штэ тий. Тэгээд манай фитнес хийдэг хүмүүс мэдэндээ эрэгтэй мэгтэйгөө гоё битээ байдаг, гоё биетэйгээ уралцгаадаг. Тэгээд уусаал ингээл ороод айгүй гоё дасгалдаа юугаа анхаарлаа төвлөрүүлээд гарцгаадаг. Тэгэхээр илүү тутам хүмүүстэй ярих ерөөсөө тийм юу биш. За дээрэс нь тэгээд фитнес хийдэг хүмүүс ч ингээд одоо ингээл 100 болол гэхээр гоё дөө. Тэгэл гоё биеүдээ гайхуулаад миний хувьд бол ингээл фитнес хийдэг хүнийг ямар гоё юм бэ? Одоо нөгөө нэг фитнес хийдэг хүмүүс чинь за хооллолтын дээр мундаг гоё биетэй хүмүүс би бол тийм юм гоё биетэй дээрхгүй гоё биетэй хүмүүс амар супер мундаг хүмүүс байдаг байхгүй. За тэр заваа янз янзын одоо тарилга марлах ч юм уу янз янзын тийм заваа юмнууд хэрэглээд бас гоё биетэй болсон хүмүүс мэрсээр байд юм байлээ. Гэтэ тэдрийг би ярихгүй байна. Яг гоё ингээд үнэн зүгээрээ хооллолтын дээр анхаарад амар сахилга баттай одоо 7 хоногийн бараг 6 өдөр хийгээд тэгээд тогтмол хийж ээж тэгж мэгжээж тэгээд ингээл ураг мурга зөв цагт нууж идэж хэрглэж ээж унтаж сайн гоё унтаж амарч ээж тэгжээж тийм гоё бие мэтэй олдог болохоор тэр хүмүүсийн хүч хөдөлмөр тууштай байдал сахилга батууд тэгэл юм хоолундын дээр гоё анхаарч чаддгийг бодохоор амар гоё юм хүндэтгмээр хайрламар санагддаг байхгүй. Миний хувьд болохоор бас л би чинь дандаа л орох ах. За бараг нэг 5 жил хийцэн. Тэгэхээр чинь би нөгөө нэг хоолн дээр гоё анхаарч чаддаггүй. Тэгээд хүүхдүүдтэйгээ ингээд хоолундаа хийддэг болохоор нөгөө байнга яг нөгөө яг фитнесийн хоолыг одоо тийм гоё хоолны дэглэм барьж чаддаггүй байхгүй юу. Тэгэл хүсэн үедээ хүсэн юм идэж уудаг. Тэгээд миний юм нөгөө би очин болохоор аягүй гоё юм мас нэмээд мөр зөрөө мөр гарныхаа булчингуудыг аягүй гоё юм гарсан. Гисний булчингой гарсан. Тэгээ аягүй гоё том өгцөгтэй болмоор байгаа хгүй. Тэгээд тэр хүсэл минь өрөөсөө биелж өгөхгүй байгаа. Тэгээд би угаасаа ямар алдаа гаргаж байгаагаа мэдж байгаа. Тэгээ ямар ч гэсэн тууштай хийж чадж байгаа, сахилга баттай хийж чадж байгаа. Гэхдээ өдрөө ихсэх хэрэгтэй байгаа. Дээрэс нь хооллолт нэр аягүй сайн анхаарах хэрэгтэй байгаа хгүй. Алдаагаа бол мэдж байгаа. Тэгээд гоё тууштай гоё бие уралж чадахгүй байгаа. Гэхдээ ямар ч гэсэн жингийн хувьд бол яг л нэг жин дээрээ байдаг. Өрөөсөө их дүүлжгүй багтуулдаггүй 50 ил дээр л байдаг байхгүй. За тийм байна. Тэгэхээр тийм гоё бие уралж чаддаг хүмүүсийг харахаар үнэхээр гоё байдаг. За тэгээд бас яг бас нэг хэдэн жил хийсэн гэсэндээ бас би зарим үед бол айгу гоё мэдэрч чаддаг. Одоо энэ нөгөө нэг үнэхээр яг энэ дасгал хөдөлгөөн хийгээд хэцүүгийн одоо тэгэл амар их одоо сахилга бат хоол байралт тэгэл гоё нойр хоолоо зохицуулж чаддаг. Одоо эн чин цаг заваа зохицуулж ээж дасгалаа хийж чаддаг гэд энэ бүгдийг нөгөө оролдоод үтцсэн хүмүүс болохоор бас энэ зовлон мэддэг болохоор амар гоё юм бас хайрлж хүндэтгэж хүлээж авдаг. Одоо жишээ нь одоо ингээл 100 болол ихэр гоё л доо. Гэхдээ би энэ 100 ерөөхдөө миний би хэлбэр хэвэндээ л байдаг. Гэхдээ ямар ч гэсэн зарим хүмүүст өрн бас гоё харагдах үед харагдчихсан юм шиг лээ. Тэгээд ямар ч гэсэн дасгал хийдгийм байна гэж харагдаж чаддаг. Тэгэхээр тэрний гоё юм ингээл амар гоё цаанаас за нөгөө атаархдаг хүүхнүүд бас байдаг амар хүүхнүүд бас байдаг. Одоо ингээл за дасгалын зааланд бол тийм хүн байдаггүй. За гадуур бол байдаг. Тэнгуү чинь гадуур ингээл явж байгаа чинь зарим хүмүүс амар гоё хүндэтгдэг. Гоё ингээл зам амд одоо жишээ нь миний фитнесийн орох замд одоо ингээ юу байдаг байхгүй юу? Гарц байдгүй тэгсэн мөртлөө хүмүүс аяах ингээд гарч орж явдаг зам байдаг. Бичлэг яг одоо яг тийм нөгөө хазаач заяа яг юм нөгөө нэг юм уу ярддаг нэвтрүүлэгч хүмүүс тэгээд одоо яг юм ярих урлаг мурлаг хөзөлдөг хүмүүс ч болохоор яг шүлсгүй ярих хэвээр юмстэй гинэ би тэгээд шүлсгүй ярьж мэрдин гэсэн
Тэгээ миний хувьд бол би өстө жинхэнэ тэр шүлс мөстийг нь яриад ах шиг байт юм боо сайн амар шингэн их удаг тэгэл баян шингэн юм уу мэдгүй тэгээд тэгдэм үү яа тийм байдаг тэгээд зарим үед ингээд шүлсээ цэлгээд байгаа шүүжлэр амхан дээр фүстэй ярихгүй кичигээд байгаа. За тэр яг хоо тэгээд тэр гарц байдгүй газар ингээл хүмүүс ингээд айгүйх бас зам тавьж машинтай хүмүүс зам тавьж өгдөг байхгүй. Тэгэл зарим хүмүүс чи бараг би тэгэл ингээл за улаангаар л асан үед ингээ ерөөхдөө ингээд гарчхайг яадаг. Одоо үгүй улаангаар л хасаар нэг машин зогсож штэ. Тэгэхээр ингээд за зогсоо улаангаар л явж байгаа юм чинь энэ машин чи яарах хэрэггүй бах гэд ерөөхдөө ордуур мордуур нь гарахыг боддог. Тэгэхээр зарим үед ингээд ногоон гэрэлтэй өөрөө явах боломжтой байгаа үе үед чинь машин жишээ тавьж өгөр амар санаа зовоор тэгэл барилаа гээл гардыг. Тэгээ тэр мэтлэн ингээд хүмүүс айгаа гоё машинтай хүмүүс яг нь л асалгаа уцтай ингээд явж хахад айгаа гоё юм. Нэг гизмэц гарцсан гизний булчин бас харагдал гар марны булчин харагдаас нэг дасгал хийдэг юм байна гэж харагдахаар би юм шүү. Тэгээд амар гоё гаргаж замаа тавьж өгдөг. Тэгэл ингээл ер нь гоё харц марцаар хардаг. Хүмүүсийн хүндэтгэл хүлээгээд байгаа юм шиг санагддээ шүү. Тэгээд одоо бүр гоё мой битээ хүмүүс бүр өстой гоё идэг баха. Гэх мэтчлэн ер нь тэгээд ингээд дасгал хийдэг болвол ингээл хүмүүсийн гоё юм хүндэтгэлийг хараад тэний хатаархлын харцаар харж байгаа бас хүмүүс байгаа. Гэхдээ тэрийг таахгүйгээр гоё харцаар харж байгаа хүмүүсийн харц марцыг авах айгу гоё идгээ. Гэхдээ хүн өөрөө ч маадгүй. Миний хувьд бол би өөр нэг юм ичимхий төрлийн хүн биш болов мэдгүй ямар ч сан надаа ингээл би одоо жишээ надаа ингээл юун дээр дискомскон дээр ингээл бүжгэлж яахангууд хүмүүс амар хараад хахаар ингээл хичээл бүжгэлхэ болно гэсэн байдаггүй. Тэгэл угаасаа улмач юу аах вэ ямар ч сан тэгэл гой санагдал өөрөөхөдөө тэгэл бүжгэлээлээдэг. Тэгэл хичээл хүн харлаа марлаа гээл тоохгүй сууж муугаад яах тиймэрхүү юм байдаггүй. Дээрэс нь гадуур мадурч гэсэн явж хат ингээл цэвцээ гаргацсан юм хүмүүс явж байгаад айгу хүн харахаар ингээл тэгэл зүгээр явдаг. Тэгээ надад бас гоё мэдрэмж төрээд байдаг. Зарим хүмүүс ичимхий хүмүүс бол ичээд эвгүй байх юм болов мэдгүй. Би бол яг ийм одоо тийм л төрлийн юм байна. Ямар ч сан бичлэг хийхдээ ингээд ичиж бичээд байдаггүй хийчдэг. Тэгээ зарим одоо YouTube Premiere-ага мөртлөө эхлүүлж чаддаггүй хийж чаддаггүй хүмүүс бол одоо ичимхий хүн гэхүү одоо ямар хүн гэхүү тийм байж магадгүй тий. За тиймэрхүү байна. Тэгэхээр гоё ингээд ямар ч гэсэн гоё одоо тэгэл нөгөө гадар явж ах чи ингээд тамхи татаа зогсож байгаа. Тэгэл ингээд гүзэгээ амжуулсан хүмүүсийг харахаар одоо орчин үед бол хүн болгоны нүдэнд л эвгүй харагддаг болсон баха тий. Монголд бол яад юм бол энд бол амар муухай надад бол амар муухай харагддаг болсон. Би тэгээд гоё битээ гоё бие авч явж байгаа хүмүүсийг харахаар амар гоё санагддаг. Гэх мэтчлэн тэгэл хүн болгоно л нэг гоё бие авч явдаг. Гоё өөртөө таарсан гоё булчин шурамстэй тэгээд амар бэлбиж мэлбигаад гизмцэн унжуулаад явдаггүй. Тийм боллоосай л гэж гоё өссөн шүү дээ. Тэр чинь тэгэл эрүүл гоё байцаанаа л гэсэн үг шүү дээ. Эрүүл янз янзын хүчин тусаад байхгүй тий. Тэгээ бас дасгал хийдэг хүмүүсийн бас нэг амар гоё давуу тал чи юу шүү дээ. Ерөөсөө нэг тийм өвчин туссан ч гэсэн тийм амар хүнд тусаад байдгүй хурдан идэж мэдгч тийм шиг санагддээ шүү дээ. Миний хувьд эсвэл тийм юм уу? Би ингээл янз янзын ханаад би аюух юм хамрал ханаад төрчдөг. Тэгэл хамраа ханаад төрөл тэгээ хоолоо өндөр ороод тэгэл чих өвдөл тэгдэг. Тэгэл жоохон юм хэрэглэл гайгүй болчихдаг. Тэгэхэд зарим хүмүүс нөгөө ханаад түрхээрээ бүр амар хүндрээл нөгөө цээж мэйжэндээ ороод хэвтэрт ороод хэдэн өдрөөр халуураал гэж мэгээ тэгдэд юм лээ. Тэгээ одоо энэ нөгөө чинь бас л янз янзын сэн ханаад аюу хэлбэг гараад байгаа. Тэгээд тэр мэрч одоо хүмүүсийг хэвтэрт оруулаад 2-7 хоног 7 хоног хэвтэрт оруулж юмруулж ингээл тэгдэм билээ. Тэгээд тэгж мэгээ ботхоор бас энэ дасал масгал хийдэг хүмүүс хүчин гайгүй тусд юм болов баян нөх хөлс мөсөө гаргаад хөлсөөрөө муухай хэрэггүй юмнуудыг гаргаад бас зүгээр идэм болов гэж боддог. Тэгэхээр ямар ч гэсэн дасгал хийн гэдэг чинь айгүй гоё шүү. Хамгийн гол нь юм гоё
аж аргалын даавар ялгардаг. Тэр нь бүр амар гоё идэг. Тэгэл би чи ингээл зарим үед ямаргүй яаж явна бүр гоё гэртээ зүгээр л хөвтмөр байна. Өнөөдөр амарсан өдрө гармааргүй байна гэл бүр тэгж бүр амар бодогдоол идэг. Тэгэл хүүхдүүдтэй ч тэгж хэлдэг. Тэгтэл ээж нь дасгалтай авахгүй болохгүй гэд тэг явдаг байхгүй. Хүүхдүүдтэй ч гэсэн манай ээж одоо ингээл хичнээн дургуй ч гэсэн хийх ёстой юм аа хийж байгаа. А тэгээд нөгөө дасгал хөдөлгөөн яагаад хийх ёстой вэ гэдгийг би бас баян хэлдэг. Эрүүл мэнд эрүүл ээж нь одоо ингээд эрүүл байх өвдөх юм бол ээж нь өвдчих юм бол хоёрт ингээд харах туслах байрны мөнгөө хийх хүн байхгүй шүү дээ гэл тэгэл ээж нь дандаа ажиллаа хийх ёстой хийж явах ёстой эрүүл ээжиж ажил турлаа хийгээд хоёрыг хайрлаж халамжилж чадна гэл тэгдэг байхгүй. Тэгэл жоохон ингээд нервтэж мэрвтэл эхлэхээр за ээж нь ингээд тасгалаахгүй болохоор ингээд уур хүрээд нервтдэг болоод байна гэд уусаа яг тэгдэг байхгүй. Тасгалаахгүй 3-4 хоног явчаар л ингээл амар хурдуурлал амар нервт гээл хүүхдүүдэд загнахаал бүгдгээд идэг байхгүй. Тэнгүүтээ тасгалтай явдаг. Тэгэл зарим үед тест ямааргүй санагдаал явал за ядаж нэг 30 минут очиод кардиогоо хийчихэд ирида гэж гараал тэгэл очиод 30 минут тэгэл амар гоё хөлс гараал аж аргалын даавар ялгараал тэгэл эрэнгүү цаацаа нэг төрчин чинь хэдэн дасгалаа хийж гарыг гэл тэгдэг байхгүй. Тэгэхээр тэр мэтлэн тэгэл ямааргүй өдөрч байсан ямар ч гэсэн говцаа өмсөөл ямар ч гэсэн усны саундаа усаа хийгээл одоо би нөгөө нэг картынхаа урд нь миний карт чинь ингээл гоё фитнесийн гоё амттай янз янзын хэдэн төрлийн хэмжээлээ жимсний амтыг сонголт хийж олно гэж мэгэл тэгээ тийм сундааны төрлийн юм ундаач яхаа тийм гоё амттай ус мусаа өнгөө авдаг. Дээрээс нь гоё массажны сандал дээр суудаг. Зөндөө олон хичээлүүд явагддаг фитнес дээр. Тэгээ тэдэр дээр бас бүгдэнд нь өнгөө орж олдог. Хасаагүй бүх салбаруудад өнгөө орж олдог молдог гэх амар олон дагуу эрэхтэй арай үнэтэй картаар хэрэгэлдэгээс гоё. Тэгээ нэг найзаа дагуулж орж олно гэд. Тэг би нөгөө нэг тренинг хийдэг хүмүүсээ зарим нөгөө цаг авсан манай эндхийн одоо карт хүмүүсийг ингээд нөгөө нэг тасгалын амтыг мэдрүүлгээд тэгээд ингээд нөгөө нэг зар тавиад тэгээд зарим хүмүүс тасгал заадаг байхгүй. Тэгээд тиймэрхүү хүмүүсийг дагуулж орох хэрэгтэй гэдэг гэсэн. Тэгээ энэ жилээс би болохоор юугаа өөрчлөөд ашиг тэр амттай усыг ингээ авахаар жоохон нөгөө нэг чихэрлэг болохоор ямар ч гэсэн л чихэр мэхэргүй гэсэн мөртлөл чихэрлэг байдаг болохоор за энэ ямар ч гэсэн энгийн ус биш гээд тэгээ нормал усыг нуудаг гэсэн. Тэгээ нормал усыг за зүгээр нэг усыг гэрээсээ аваад шүүсэн усыг одоо тэр усыг шүүсэн байдаг ч юм уу гүү ч юм уу бас мэдгүй штэ. Тэгээд тэр усны бас айгүй хүүтэн байдаг хгүй. Тэгэхээр би дандаа гэрээсээ ингээ халуус хийж авч яваа. Тэгээд тэдний нөгөө хүүт усыг хийдэг ус аахгүй юу. Тэгснэ цаас ер нь эдрийг бүгдийг зогсоогоод яа одоо миний карт болохоор зөвхөн би фитнес логоо орж гарах эрэхтэй. Дээрэс нь альт салбартаас Европын альт салбарт үйлчлүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд тийм карттай тэгээ 10 евроны хямд тийм карт авдаг болсон. Тэгээд яг юу ярих гэж байгаа картээр явж. Тийм тэгэхээр усаа бэлдээл хувцас өмссөн байхад л ямар ч гэсэн гараал явдаг байхгүй. Тэгээ ойрхон юм чинь очиод яг газ тэгчээд ингэж гэл гардیں۔ Тэгээд ямар ч гэсэн хийчихэд ирдэг те. Тэгэхээр өрн бол тэгэл нөгөө тогтмол 3-4 удаа хийгээд дээрэс нь би одоо уулна 5 юм уу 6 болгох хэрэгтэй байгаад байгаа маа. Тэгжээж нөгөө миний яг хүссэн үр дүн төрөх гээд байгаа байхгүй. Би ч айгүй гой нөгөө хүсэж байгаа үр дүндээ ерөөсөө хүрч чадахгүй байгаад байгаа болохоор алдаануудаа мэдээд байгаа мөртлөө хийх боломжгүй ажлаа хийн, дээрэс нь сормуус хийн, дээрэс нь охиноо наашаа цаашаа хөргөж өгж авдаг. Одоо 100 болж байгаа болохоор жоохон багасна. Одоо л охин өөрөө явчиж зарим үедээ би чинь явуулцдаг. Гоё гигээ орчхоор одоо нөгөө гигээ орсон гоё дуулаахан гигээ орсон болохоор өөрөө явж чадна. Ер нь бол өөрөө явж ирж чаддаг байхгүй. Би тэгээд харанхуй бүрэнхий болохоор газар ингэ явуулахгүй дандаа хөргөж өгч авдаг. Одоо харин зуны цагт миний бас цаг зав арай гайг болоход энэ охтоо баг хөргөж өгч аав. Гэхдээ өрн завтай үед бол байнга л хөргөж өгч авахыг хичээдэг. Тиймэрхүү байна да. За тэгээд ер нь бүгдээрээ дасгал хийдэг болцгоо хий. Тэгээд хамгийн гол нь за би дасгалыг анх за югэж мэдгүй эхэлж исэн. Тэгсэн чинь дасгалын үүрэ ачаар айгүй гоё эрүүл хоолдог болж байгаа. Ирч хүчтэй, энергитэй болж байгаа. Дээрэс нь одоо энэ би чинь ганц бие ээж 8 жил ганц бие явчлаа. Дээрэс нь одоо ингээд янз янзын гормоны өөрчлөлт болоод нервтэх бүх юмдах тэгэл зөндөө олон бүх асуудлаа өөрөө шийдэж гэн бүх энэ
олон ингээл ядартлаа одоо байнга өдрө болгон ажиллах шаардлагатай байдаг. Тэгээ энэ болгонд ингээл стресст нь зовн ядарна энэ болгоныг ингээд даван туулах чадвар надаа ингээд суугддаг. Тэгээ ингээд стрессээ гаргадаг. Тэгэхгүй бол би одоо өдөрт нөгөө тасгал масгал хийдггүйсэн бол нөгөө жинхэнэ яв юу гэдэг л янз янзын нөгөө сэтгэл готрол мотрол те. Тэгэл янз янзын юм бүрстэ нэрэ өвчний өөр мөр болцсон байгаа. Тэгээ харин тийм ийм тасгал масгал хийдгийнхаа үр ачаар ингээд гоё эрүүл саруул байна, эрч хүчтэй байна, хоол ундандаа гоё анхаардаг болж байна. Тэгээ би чинь хоол ундандаа анхаарах гэхэлэр хүүхдүүдийнхаа ч гэсэн хоол унданд анхаарад хүүхдүүдээ илүү дутуу онцгүй муухай одоо урд нь бол ингээд янз янзын хэрэггүй юмнуудыг бол зүгээр л мэдгүй юм чинь өгдөггүй идүүлдэг байсан. Тэгэхээр чи одоо бол тэгэж чипс мипс бол идүүлэхгүй шүү дээ. Идүүлэх гэхэд ганцхан хоног л идүүлдэг. Гэх мэтчлэн тэгээд хүүхдүүдийнхээ хооллолтон дээр анхаарч байгаа. Ерөнхийдөө ээж хүн та өөрөө ингээд эрүүл олоод дасгал хөдөлгөөн хийдэг болоод тэгэхээр зөв гоё хоол, тэжилтэй хоол, уурглаг хоолуудыг мэдээд авчиж байгаа, мэддэг болчихж байгаа. Тэгэхээр гэр бүлийг аль болох ингээд шууд ингээд шууд болохгүй гэхгүй зүгээр ингээд багаар мэдэгдэхгүйгээр хасаад явчихдаг байхгүй. Жишээ нь одоо ингээд манайх чинь урд нь бол ингээд л бас л адилхан л байнгын гурил будаа за будаа ч одоо угсаал хийж байгаа гурил тэгэл талах амир хиддэг тэгэл чихэр амир иддэг ус одоо л ингээд жимс амир сайн идэн жимс ногоо айгуу сайн идж байгаа мах сайн идж байгаа тэгээд талхаа ер нь одоо нөгөө хүүхдүүд яалтчгүй нөгөө сургуультай талах авчиргатай талхаа авч явдаг болохоор тэрэнд бол талах идүүлж байгаа. Тэгээ өглөө айл болох бас нэг өдөр нь талах идүүлээд нэг өдөр нь өөр юмнууд идүүлчих тиймэрхүү юутай байдаг. Тэгээ ерөнхийдөө ингээл тэр болгоно тэр янз янзын юм уу хоолуудаас ингээ баг багаар багсгасаар аваад одоо ерөнхийдөө дайжгүй гэж боддог. Одоо хамгийн гол нь талхны төрлийн юм багсгаад айгуу гоё яаж нэг гоё уурглаг юм л өгч явуулдаг болох вэ гэж бодлоо байгаа. Тэг ямар ч өглөө бас өндөг мөндөг идүүлээд өндөг мөндөг нэх бага иддэг байсан. Гэхдээ одоо өндөг мөндөг сайд болсон мах цахаас бага иддэг байсан. Жоохтон байхдаа тэгсэндээ одоо мах цах гайгүй иддэг болцсон. Гэх мэтчлээ өрөөнөд ингээд сайн тал руу, эрүүл тал руу ингээд ээж та өөрөө ингээд эрүүлжээд өөрөө юм эрүүл хоолмол сонирхоод иддэг уудаг болохоор гэр бүлээ ч гэсэн тэгээд гэр бүлэрээ эрүүл гэр бүлэрээ тархалтгүй гоё болцгоно л гэсэн үг. Хүүхдүүдээ багаас нь ямар хоол зөв буруу ямар хоолыг идвэл ядардаг ирч хүчтэй яадаг идэг гэд тэдрийг олгоно ээж та мэддэг болчихсон та асуул хөдөлгөөн хийдэг болоод өөртөө анхаардаг болоод ирэхээрээ тэгэхээр өөрөө ямар ч сон төрүүлж өөрчлөгдөөд тэг гэр бүл ахныгаа бүгднийг гоё эрүүл саруул ирч хүчтэй энерги ихтэй байна нэрэ энерги бас амар чухал сүүлийн үед би одоо энерги бүр амар юм чухлыг айгуу гоё мэдээд тэгээд айл болох энерги өндөр байлгаад аль болох гоё юм сонсоод гоё юм яриад анаасаа гоё өгнүүд гаргаад тэгээд аль болох одоо хүүхдүүдтэй гоё үг хэлээд байхыг хичээдэг болцсон. Тэгээд тэгжээж нөгөө энерги маань амар гоё өндөр тэгээд гоё юм сайжирж байгаа гэж бодож байгаа. Тэгээд дасгал хөдөлгөөн хийхээр чинь бас энерги чинь амар гоё сайжирна. Тэгээд өвчин зовлонгоос хол байна тий. За тэгээд миний одоо минутаас 30 минутанд ярих хэвээр. Тэгээд 30 минутын мемори одоо нөгөө манай чи беби муртаа болсон шүү дээ. Беби боб гэдэг муртаа болсон. Боб гэдэг байхгүй. Тэгээд беби боб гэж дуудсан. Тэгээд бобтаа болсон чинь баахан бобын бичлэгийг хийгээд бас миний утасны мемори бас дүүрж ийн одоо нэг 30 минутын 33 минутын надад зайгаа 26 минут болж байна. За тэгээд тиймэрхүү сонио ачинтай байгаа манахаар за тэгээд ёо бичлэгийг өрөөсөн нэрэ тогтмол сайн хийгээд ийн гэж үнэхээр хэлж чадахгүй нэ sorry. Тэг болж өгвөл бас хийхийг гिचээ. За тэгээд өөр гоё асууж сураглах юм байвал комент хэсэгт үлдээгээрээ юу гоё лайк дараарай. Тэр нөгөө тэр лайк комент дээр чинь бас айгуу чухал юм байна шүү дээ. Тэгээд ямар ч сан ээж нарыг л улам мундаг ээж нар болгоод хүүхдүүдийнхээ эрүүл мэнд өөрийнхөө эрүүл мэндийн эрч хүчинд амар юм зөв
олон гой юм сураад ээж хүн л энэ гэр бүлийг өрөө авч явна. Тэгэхээр яг аав нар ч хөөрхөн гоё ингээл ажил төрөл хийгээд мөнгө төгрөгөө олж ирнэ. Яг ээж нар ч гэсэн ажил төрөл хийж мөнгө төгрөгөө олж ирнэ л дээ. Гэхдээ амарч ирсэн ээж нарын үүрэг илүү их байдэн шүү. Ээж хүн гэдэг чинь гэр бүлээ гоё эрүүлэх эрч хүчтэй цэвэрхэн авч явдсан шүү дээ тий. Тэгэхээр тийм байх. Цэвэрхэн гэснээс нэг юм бас нэг сүүлийн үед нөгөө гоё за тэр ерөн ганц би ээж нартай тусгай ярих юм уу гэдэг юм. Тийм нэг тийм юм сонсноос хойш би өрн бас амар юутайгаа. За тийм өөр юм ярих гэж өөр юм ярьчлаа. За тэгээ бүгдэнд нь амжилт төсөй, гоё асуулт байвал асуугаарай. Лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд тийм юм тэрийг дараагүй үздэг хүмүүс бас амар их байд юм лээ. Үздэг хүмүүс ихтэй муртлаас бас хэдэн хувь нь амар гоё нарийн мэдээлэл гарч ирд юм билээ. Тэгээ эрэгтэй хүмүүсээс айгүй хүзд юм байлээ. Давуулна л ээж нар дээр улам гоё ээж нарыгээл илүү гоё хөгжөөд мундаг илүү гоё мундаг сайн ээж нар байгаад гэр бүлээ эрүүлэх болгоод гэр бүлээрээ ажиргалтай тий эрч хүчтэй гоё эрүүл хоолтой болох хүмүүс л ээж нар штэ. Тэгээд ээж нартай бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай бай.